Гандмрын сартаар харьяат гандмрын сартаа хүрэн бэгэр сумын харьяат гомбож марын сортоячтын холбооны тэргүүн гомбожийн сартаа зэр Паваттай мэгэр сумын улсын алдар тояч Батмунгийн хайрын алдар садыг Алтайн энэ сан Хүн анх үүссэн өлгийн нутаг Баян хонгор. Эрхэм эзэгчтэй энэ цагт ор ТV сэтгүүлсийн бүтээгч хамт олон таагүй. Алтай хот үүсгэн байгуулагдсны 70 жил. Баруун бүсийн дэжиг наадмын урд нь соёл насны урдын урлагийн бэлэн болсон байна. Газар газараас суулгарсан 138 урдын соёлын гарааныхаа зурхаа дээрээс иргсэн манлайлагчин бондоо тэнгэрч чаддаж соёлон эргэлээ. За Хурдан соёлын насны урдын уралдаан яг сайхан одоо таруухан төхөөрөмжнөөс одоо тэр нь хойно тэр нь урдан гэх юмгүй одоо ингэ сайхан бодланг өргөдөг зайнууд одоо үнэхээр гараамтны хөрөмж гэж одоо энэ сайхан гавьяатай зүйлийн ачаар хаан газрын морил бодлохаа байсан нь одоо яачин бүтэн жилийн 4 жилийн 4 удирлын хөдөлгөөн одоо үнэлж байсан ийм сайхан цаг дээр сайн за ингээд ТV сэтгүүлсийн уран бүтээч хамт олон Алтай хот байгуулагдсны 70 жилийн баруун бүсийн дэжиг наадмыг тав хүнтэй зүйлж байгаа. За савирдан сая хурдан хязаалан насны морилын уралдаан барайнд орж Шарга сумын Батардны хээр Ховд аймгийн Улаанбаатарын Багангаа дүүргийн уяаш Дашдоржийн хар Бэгрийн гомж үеийн сартай хөрөн Туван жуйн дан төмрийн хөрөн Бэгэр сумын харьяат Гацуурт компани уяаш Хавгийн Батмунгийн хээр гэсэн одоо энэ сайхан таван ураа суураад одоо ингээд орлоо. За хурдан соёл насны морилын уралдаан газар дээрээс ирсэн. За тэр дунд нэг улаан хувцастай, улаан малгайтай, ногоон хувцастай хүүхдтэй сайхан хээр хөрөн үрээсээ харагдаад өнгөрлөө. За энэ бол одоо Завхан аймгийн уяаж Ганзөргийн хөрөн үрээ юм байнамаа. За хурдан соёл насны морилын уралдааны өнгөний үрээнүүдийг та бүхэнд одоо томдохгүй оруулах байх. За энэ араас одоо шар цамцтай хүүхдтэй загал азарган загал үрээн наагур явж байгаа. Энэ бол одоо Говьт аймгийн Бэгэр сумын угуул Гацуурт компани ерөнхий захирал Хавгийн Жимбат Монгол улсын алдарт байж Хавгийн Батмунгийн ягаа урэ. За Батмунгийн ягаар бол одоо зүүн сайхан дээгүүр гараад ирсэн байна. За энэ наадад сая одоо за тархины үрээнүүд та бүхэнд харагдж байна. Завхан аймгийн уяаж Утган баярын Ган зөргийн хөрөн үрээ одоо энэ наадал харагдж байна. Ногоон хувцастай хүүхдтэй Ган зөргийн хөрөн үрээ. За түүний урд дээр цэнхэр замцтай шар өмдтэй хүүхдтэй хар үрээ. За урдал дээр нь загал бор үрээ, азарган загал бор үрээ бол Говьт аймгийн Бэгэр сумын угуул Гацуурт компани захирал Монгол улсын алдарт байж Хавгийн Батмунгийн загал үрээ. Түрүү хязаалан наснд одоо хурдан хээр үрээг айргийн тав дурдлуулсан бол ахаа сайхан загал үрээ өнгөн дээр гараад ирсэн. За түүний урд дээр ногоон хувцастай хүүхдтэй хар бор үрээ энийг та бүхэн таньж байгаа. За яг дэлгэцэн дээр харахад бол хар юм шиг харагдж байгаа. За энэ бор үрээ Сүхбаатар аймгийн Асхтын Наранбаатар гэдэг залуугийн одоо унган гүүнээс гарсан мөнхтөр яачин өөрийнх нь одоо хонгор халзан азрагны төл Ховд аймгийн Дарив сумын Монгол улсын алдарт байж Батчлооны мөнхтөрийн харбараа занаагур нэг сайхан шарга ураа уршилж яваа хараглаа. За энэ шарга урал Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баяраагийн шарга гэж 44 номертой мөрдсөн хурдан шарга ураа мөн байна. За хурдан соёл насны морилын уралдааны арын хэдэн үрээ. За Баасд манлайн уяаны хүүхдүүд бол одоо энэ цэнхэр хувцастай гэдгийг та бүхэн сайн мэднэ. Говьт аймгийн Төгрөг сумын харьяат Монгол улсын мандаас Цэрэн Баастын одоо хээр сая одоо уршиж яваа хараглаа. За тэр цааталт нэг бор үрээ явж байна. За сайхан азарган бор үрээ та бүхэнд одоо явж байгаа хараглаа. За цаатлаар 3 соёлон уршиж явна. За тэр цаатал азарган хээр соёл ногоон хувцастай хүүхдээ 151 номертой азарган хээр соёлон бол Дорногов аймгийн Дэлгэр сумын ундын адуу Ховд аймгийн Мөнх хайрхан сумын угуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн мандын ачаагийн хурдан хээр соёлон одоо уршиж яваа хараглаа. За энэ хээр үрээ бол одоо дэлгэрэх нутгаас одоо энэ цэг доторсон эдэрхэн хурдан хөлөг гэдгийг бол одоо эрхэм үзэгч та бүхэн бол одоо надад хэлүүлдэг сайн мэднэ. За 150 хэдэн номертой сайхан хар ногоо үрээ гараад ирсэн байна. За хурдан соёл насны морилын уралдаан энэ өдөр одоо 22 км-аас ирсэн. За соёл насны морилын уралдаанд нийтдээ 130 хэдэн соёл морцсон. За Дорногов аймгийн Дэлгэрхийн сумын Мандалтай группийн Сүхийн Балдан дэржийн хонгор ураа сая одоо харагдаад өнгөрлөө. За Балдан дэрж байж энэ жил төрийн их байр нааданд одоо хурдан хонгор моройн төрүүлгсэн. Түүний галаас одоо түрүү сайхан мөнхтөрийн одоо хул үрээ бол өнгөнд дэвж байгаад одоо суудсан. За тэр цаадлаар ягаан хувцастай хүүхэдтэй сайхан морин хонгор соёлон одоо урагшиж байгааг та бүхэн харж байна. За хонгор соёлон
бол одоо хараахан хүүхдийн номер харагдахгүй байна. За урдлын хэдэн соёлонгаа та бүхэндээ харуулъя. За энэ жил бол одоо Говьтай аймаг болсон 70 жилийн ойд энэ шиг наадам бол одоо их хөтгөн болж байна. Нас өхөн 100 мөлийн холдоо болсон ийм уралдаан болж байна. За өнгөн дээр сайхан шарга морин шарга соёлон гараад ирсэн. За Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баяраагийн шаргадаг одоо соёлон өнгөлөд гараад ирсэн байна. За энэ ард дээр цагаан хувцастай хүүхдтэй савдэр соёлон мөн сайхан өргөшөөлтэй. За дандаа азарган соёлонгууд байш юм. Морин соёлонгуудын ингэж уралдсан гэдэг бол одоо хэрэг талхын шинж. За дунд ногоон хувцастай хүүхдтэй хүрэн зээр соёлон Ховд аймгийн Мөс сумын Ануу сервис компани Бодмын нэмхийн хүрэн зээр соёлон. За түүний наадал Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баяраагийн шарга соёлон. За саатал дээр нь хээр соёлон дарагдаад өнгөрлөө. За энэ азарган хээр соёлон Говьтай аймгийн Баянуулын Монгол Улсын мандаа Сэрэн жигмэдийн хээр соёлон одоо та бүхэн дарагдаад өнгөрлөө. За өнгөний хэдэн соёлон мөн ч одоо амархан тасарсан байх ч үвэ. Өнөө жилийн төрийн их баяр наадмын айргийн 3-т урдсан Ховд аймгийн Дарив сумын алдарт уяач Батчулууны мөнхтөрийн одоо хурдан хар боргоо бол одоо энэ бүсэд одоо очиж уралдсан юм байна. За Ахтуу 2 манлагийн одоо Сэрэн жигмэд манлагийн хонгор үрээ одоо явж байна. За өнгөний хэдэн үрээг та бүхэндээ харуулъя. Хамгийн наадал ногоон хувцастай хүүхдтэй хар үрээ. За энэ бол одоо яг үндсэндээ бол хар бор үрээ юм байна. Ховд аймгийн Дарив сумын Бомбот ноёлог компани Батчулууны мөнхтөр гэж Монгол улсын алдарт уяачийг шинэхэн авсан одоо энэ сайхан уяачийн хар бор үрээ улсын наадамд шүтлэх цаатан соёлон 3 жил дараалан айрагдаж байгаа суутайхан шиг хурдан байна да. Өнгөрсөн жил Баян хонгорын бүсэд аман үзүүлсэн ахаад энэ бүсд одоо яаж болох вэ дээр харъя. За урд тал дээр нь Говьтай аймгийн Бэгэр сумын уяач Гацуурт компани Монгол улсын алдарт уяач Лавгийн Матнк ягаарэ. За 200 гаруй хэдэн намартай хордон сайхан ягаан ураа бол донгон дээр гараад ирсэн болж байгааг та бүхэн харж байна. За шар цамцтай цэнхэр өмдтэй хүүхэдтэй хээр үрээ одоо өнгөн дээр мөн одоо гараад ирсэн байна. За энэ бол одоо Говьтай аймгийн 9 бүлэг сумын уяач Энх хоёрын хээр үрээ юм байна. Заарын хэдэн үрээнүүдийг бүгдээр аршаа сууж яахан харъя. За Завхан аймгийн уяач Ганцүргийн хүрэн үрээ ногоон хувцастай хүүхдтэй хүрэн үрээ дуршиж харагдж байна. Заараас Завхны Дөрвөлжингийн Баяраагийн шаргуураа Ховдын Мөсдийн Бодмын нэмхийн хүрэн үрээ хоёр явж байна. За түүний урд 9 номертай марцсан Ахтуу 2 манлагийн уяан дээрс одоо марцсан хүрэн үрээ хээр үрээ. За энэ хоёулаа л орж иж явах шиг байна да. Ер нь Ахтуу 2 манлаа бол одоо энэ наадмын мөнчтэй өргөн бүрэлдэхүүнтэй очиж одоо 6 насны хурдан мордоос ойж одоо энэ уралдаанд очсон юм байна. За ягаан хувцастай хүүхдтэй морин хонгор соёлон одоо энэ сайхан гараад ирж байгаа. Энэ хонгор соёлон бол одоо хараахан танигдахгүй байна. Заарын үрээнүүдэд за энэ Ширнэн бандын Ачаагийн халтар үрээ бол одоо харагдаж байна. Дорногов аймгийн Дэлгэр сумын Онгон адуу Ховд аймгийн Мөнх хархан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн дэргэн Ширнэн бандын Ачаагийн хүрээ. За түүний ард дээр энэ Төв аймгийн Сэргэлэн сумын улаан хөгийн хүрэн үрээтэй ер нь туйлын адилхан үрээ орж ирээд одоо сайн харагдаж байгаа юм. За манай сурагчлаачийн дунд ахид нэг очил одоо та бүхэндээ харагдах байхаа. За 151 номертай Ачаагийн ногоон үрээ нь одоо явж байна. Сайхан морин ногоон үрээ. Ачаагийн ногоон үрээ түүний ард дээр ява хээр үрээ мөн одоо Ачаа уяачин хээр үрээ. За энэ ногоон үрээ бол одоо Дорнод аймагт одоо нэг аригдсан 151 номертай Даваадорч хүүгийн улсан Ховд аймгийн Мөнх хархан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн бандын Ачаагийн хар ногоон үрээ. За морин ногоон үрээ нь бол одоо 151 номертай марцсан азарган хээр үрээ 191 номертай марцсан. За энэ Дорнод нутгийн онгон адуу ард дээр яв азарган хээр үрээ Дорногов аймгийн Дэлгэр сумын онгон адуу аймгийн наадам 4 аригдсан. Энэ жил одоо Үрханга аймгийн Баяр наадам аман хүзүүнд ордолсон ийм хордон буян. За хурдан соёлноос нэмэрдэн уралдааны арын хэдэн соёлонч мөн ирчтэй хэн тохож ирж байгаа шүү ээ. За энэ дотор бол дайргийн морд бол одоо байгалах та ер нь араас гарч ирсэн морд бол одоо цэжинд очиж уралдаа суудгүй нэг юм сайхан тал байдгийг та бүхэн сайн мэднэ. За ТV-с телевиз өнөө жил болсон бүхий л одоо морин уралдааныг бүсийн чанартай олон уралдаануудыг та бүхэндээ үзүүлсэн. За үүний одоо нэг нь бол одоо Говьтай аймгийн боловсны 70 жилийн баруун бүсийн шиг наадам. За Ахтуу манлагийн одоо хээрдэн хэрвээ явж байгаа харагдлаа. За түүний урд дээр 2 үрэг харуулж байна. За 9 номертой мөн одоо Монгол улсын Удмандаас Тавдуржин Баатрин уяаны хонгор үрээ. За өнгөний 4 үрээ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Баяраагийн шаргуураа амгалцсан. Ард дээр нь Говьтай аймгийн Бэгэр сумын Гацуурт компани Лавгийн Жимбатын ягаан үрээ. Шар цамцтай хүүхдтэй улаан малгайтай ягаан үрээ бол одоо Жимбатын ягаан үрээ. За мөн л одоо сүүлийн үед Говьтай нутгаас дөрвөн гарсан Ахтуу 2 уяач бол одоо Гацууртын бат мөнх Жимбат 2. За өнгөрсөн жил төрийн их баяр наадмын дараагаар одоо олон бүсийн уралдаанд мордон айрагдуулсан. За ингээд сар шинийн босгон дээр төрийн ерөнхийдөө очиж Монгол улсын алдарт уяачин мэх хэрхэн алдрыг хүртсэн 2 уяачин 2 одоо үрээнд явж байна. За дул талынх нь ногоон хувцастай хүүхдээ зэр дүрээ бол Ховд аймгийн Мөс сумын Ануу сервис компани Бодмын нэмхийн зэр дүрээ. За Монгол улсын мандаа тасрынгийн Одгорл мандаа
уйсан ийм үрэ цаатал дээр 100 211 номертой лавгийн жигэн батын ягаа үрэ. За түүний ард дээр за тэр цаатлаар нэг сайхан бор үрэ. За энэ бол одоо Баян хонгор аймгийн Баян Уусмын уяач, Жигүүр галын уяач, Жаргал сайхны бор үрэ. За энэ мөн л одоо Сүхбаатар аймгийн онгон одоо ийм хордон буян. Заараас орж иж байгаа Завхан аймгийн уяач, Ганзөргийн хүрээрээ 151 номертой Ажшаагийн ногоороо 9 номертой Ахтуу 2 манлагийн уян дээрс мөрдсөн. Гуултай аймгийн Баян уулын Улсын мандаа Сэрэн жигмэтийн хонгор үрэ. За түүний ард дээр сайхан Азарган шарга үрэ. За энэ бол дараахан танихгүй одоо юм үрэ байна. За түүний ард дээр Азарган хээр үрэ. Дорногов аймгийн Нэлэг сүмийн онгон дуу. Ховд аймгийн Мөнх хайрхан сүмийн угуул. Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн мандын Ачаагийн хурдан хэрвээ. За чи уяачийн өдөр ч одоо айрыг авсан. Дахиад одоо уралдаанд айрыг бол одоо нэг тэр нь араас орж иж байгаа учраас тодорхой болж явах шиг байна. Түрүү одоо ер нь таавд юм айрагдах араас юм тунал ширүүн байна да. Хэрвээ ногоо хоёрыг аль нэг нь одоо айрагдаж мэдх юм. За 191 номертой Ачаагийн ногоо урэ. За дорн төгшөлтэй Монгол эх орны нар мандах зүүн хязгаар бол одоо аргагүй хурдтай. Сүхбаатар аймаг, Хинтэн аймаг, Дорнот аймаг, Дорногов гэсэн дөрвөн аймаг бол одоо Монголын хурдан мөрний одоо цөм өгшлийн үлгийн нутаг гэж явдаг ийм одоо сайхан хурдны үлгий. За Ачаагийн харногоо урэ хээр урэ 2 Ахтуу 2 манлагийн хонгор урэ. За тэр цаадлаар Ширнээл ягаан уцтай бүгдээ сайхан хонгор урээл яваад их юм да. Энийг одоо би харамсалтай нь одоо танихгүй юм урэ байна. Заараас энэ бэлэвсэн одоо хол урэ 290 хэдэн номертой. За энэ одоо мөн л одоо Гацуурт компани Лавгийн Матныкийн уянаас мөрдсөн юм байх шиг байна. За Лавгийн Матныкийн яаж энэ уралдаанд хурдан хязааланд түрүү одоо айргийн тавд уртасан бол ахиад л одоо соёлон мөрдөн зээжинд гараад ирсэн уралдаж байна. Ахтуу 2 манлагийн хонгор үрэ, Ачаагийн хэр үрэ, харногоо үрэ, хэр үрэ 3 ирнэ, хөлийн ирч ирнэ, тун сайн багч вэ. За энэ хэр үрэ бол одоо сүүлд үед Дорногов аймгийн Нэлэг сумаас юм жижигхэн битэй хурдан хэр одоонод гарч ирээд байгаа. За энэ жилийн их хурд нааданд айргийн тавартал Хинтийн зүүн бүсийн уралдаанд төрүүлсэн Хинтэн аймгийн Цэнхэр мандуулын Даражаагийн мөнх дэлгэрийн хурдан халтар азраагууд одоо мөн Дорноговын дэлгэрхийн адуу. За ер нь дэлгэрэх алтан ширээ дэндв тайж галсан банд гэж дээр үеэсээ хурдтай л да. Онгоо адилвш гэж одоо Монголын говь талнаас төрсэн олон сайвч Дорногов нутгаараа угладаг. За ер нь Дорноговын Монгол улсын мандааж Гүншрийн дам гэж одоо сайхан уяач улаан алдарт уяач турган дэш нэмгөө байна. Олон хурднуудын эзэн. За өнгөр 2 жил дараалал улсын их баяр нааданд Дорноговын их насны мөр одоо төрүүлсэн юм одоо баримт байгааг үзэхэд аргагүй хутгтын нутаг хурдтай гэдэг нэндээ сарагдах юм. За 44 номертой морцсон Монгол улсын алдарт эсрэнгийн нутгийн байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Баяраагийн шаргуураа хурдан соёл насны мөрдийн уралдааныг өнгөлөөд гараад ирлээ. За араар нь Монгол улсын алдарт уяач Батчулууны мөнхтөн Сүхбаатар аймгийн Асгтын Наранбаатарын онгон одоо бормор. За түүний заатал дээр Хануу сарвсын Будмын буй нэмхийн хөрмөр ард дээр нь Гацуурт компани Лавгийн Матныкийн загал үрэ. За түүний наадал дээр явж байгаа бор үрэг бол та бүхэн сайн мэднэ. Ховд 2008 баруунсан дан шиг төрүүлсэн шүтлэн наснда өнгөрсөн жил Баян хонгорын ламын гэнэ 370 жилийн онд ашиг нааданд их цаал наснда айргийн 3 турдалсан.